За хэлцэх асуудалтаа оръё. Монгол улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. За үзэл баримтлалын талаар танилцуулгыг сангийн сайд Чойжилсрэн сайд хаавна. Энэ засгийн газрын гишүүд одоо ядаж нэг асуудлаа хэлцүүлж яхад их хурал дээр орж ирж болдгоо юм уу? Өчигдөр одоо 2 сайд байхгүй 2 асуудал хэлцээгүй хойшлсон. Улсын их хурал засгийн газрын гишүүдийн хүлээгээ сууж байдаг байгууллага биш шүү. Гэхдээ ер нь одоо энэ хэрэглэх газрын дарга тэр ерөнхий сайдтай хэл. Гэхдээ 2 өдөр хүлээнэ гэж юу байдаг юм бэ? Засгийн газрын гишүүн ажил ихтэй байдгийг би мэднэ. Гэхдээ улсын их хурал дээр ажил ихтэйгээр арай нэг ингэж пэдэгэд ахын байхгүй шүү зүгээр. Энэ асуудлыг өнөөдрийн хэлцэх асуудлаас хаслаа. Бүтэн 2 өдөр хүлээж авах юм. Ард нийтийн санал асуулгын тухай